За, найзуудаа. Одоо би ингэн заяа. 10 тоолно. 10 толгойн дотор та нар нуугдчих шүү заяа. За, би эхэллээ шүү. 3 1 2 3 Юус. Аро. За, эхэллээ шүү. Хайгаад эхэллээ. Ямар аврах газар нуугдсан юм бэ? Яа, ямар. Оо, энэ ч хавш яагаад нэг газар нуугдсан юм бэ? Эрэгтэй. За, бүгдээрээ аялал эхлэхээс өмнө хоорондоо танилцъя заяа. За, чамаа хэн гэдэг вэ? Бэлгүүн талаа. Бэлгүүн талаа гэдэг үү? За, чамаа хэн гэдэг вэ? Буян. Буян аривжих. Буян аривжих уу? За, чамаа хэн гэдэг вэ? Хүслэн. Хүслэн үү? Эрэгтэй хүслэн гэдэг. Эрэгтэй хүслэн гэдэг ээ. За, чамаа хэн гэдэг вэ? Амин заяа. Амин заяа. Батинэрэл. Батинэрэл. Пүйзам. Пүрвжав. За, та хүүхдүүд хаанаас ирсэн бэ? Хужиртаас. Хожиртаасаа. Ямар аймгийн? Монгол. Монгол улсын хожиртаас. Өөрөнгөө аймгийн. Өөрөнгөө аймгийн хожиртаас. Хоёрдугаар цэцэрлэгийн улсын тэргүүний. Яа. За, хүүхдүүд тэгвэл хожиртын талаар би жоохон асуулт асууя. Хожирт руу явж үзэж байгаагүй байхгүй юу? Өөр хангаар руу ч явж үзэж байгаагүй. Хожиртад ямар байдаг хүүхдүүд ээ? Хужирт өөрөнгөө хоёр адилхан. Адилхан уу? Хужиртад гоё цонглаан уулан дээр бууг байдаг. Бууг байдаг юм уу? Би хийм харчихсан. Хэрэм харж ирсэн Хожиртад. Хожиртад зөндөө олон амьтад байдаг уу? Нургуус дахиад хаасан те. Би цаасаа нэг би хэмээн дээрээ. Нэгээр нь штэ. Энэ хожиртад 100 хүмүүс ихэрдэг үү? Ихэрдэг. Манай хөдөө эмийн хараад уудаг. Замаа дандаа англичууд явдаг. Заримдаа ороод. Тэгээд шууд оронгуудаа жигээр өгдөг. Бэлгүүн далай. Танай сумын онцлогч нь юу вэ? Манай сумын юу? Хамгийн гоё зүйл нь юу вэ? Хамгийн гоё зүйл нь юу? Тоглоомын дэлгүүр нь. Тоглоомын дэлгүүртэй юм уу? За, чиний хувьд хамгийн гоё зүйл чинь юу вэ танай сумын? Миний хөлмөр гэдэг юм уу? Мөр унах нь гоё юу? Тийм. Би урдмөр юм. Цагдаа ах нар нь гоё харагддаг юм уу? Би урдмөр юм шүү. Хурдан мөр ундаг юм уу? Хөөх. Хурдан мөр унахын гоё зүйл нь юу вэ? Гоё зүйл нь үү? Би улдааны амар их өргөмжл аваад медаль аваад тэгхэн гоё. Тийм үү? Хурдан мөр унаад өргөмжлөл авч ирсэн үү? Авч ирсэн. Миний хармаар дараалаад 2 аригт. Хоёр аригцсан. Аригдана гэж юу гэсэн үг юм бэ? Аригдана гэсэн үг нь үү? Мөр аригдана гэхэд төрүүлээ тэгээд дараа нь эзэн ариг бол. Тийм үү. Дараа нь мөрөн дээр аргийг насгадаг. За. Чи сумандаа мороор явдаг уу? Үгүй, чи морь унж үзчихсэн үү? Азах сургадаг гэсэн. Азрах сургадаг аа. Үгүй юу? Тэгдэг гэдэгтэй чи ганц шахахгүй дал тавьдаг гэдэг. Тэгвэл хожирт сумынх нь хамгийн гоё зүйл нь юу вэ? Зэрлэг. Цэцэрлэг нь гоё юу? Хоёрдугаар цэцэрлэг нь гоё юм байна тийм үү? За тэгвэл октоодаа танай хожирт сумын хамгийн гоё зүйл нь юу вэ? Амин заяагаас асууя. Хоолны газарт ажиллах штэ. Чи хоолны газарт ажиллаж исэн юм уу? Ээж битээ ажиллаж исэн. Ээжтэй тусалсан юм байна те? Яасан мундаг юм бэ? За хожирт сумынх нь хамгийн гоё зүйл нь юу вэ? Жимэл. Жимс ээ. Жимс түүх туртай гэсэн. Жимс түүжсэн нь хожирт. Суманд нь ямар жимс ургадаг юм? Чацарга нь ургадаг уу? За хүүхдүүдэд та нар сая ярьсан шүү дээ тий. Сумынх нь хажуугаар англи хүмүүс ирдэг гэсэн үү? Япон хүмүүс ирсэн гэсэн үү? Манай хөдөө эмээгийн англи хүмүүс ирдэг. Манай цэцэрлэг дээр ганцхан удаа солонгосчууд ирсэн. Солонгосчууд ирсэн үү? Солонгосчууд ирээд юу хийсэн бэ? Үгүй Япон. Япончууд ирсэн юм уу? Тэгээд бичлэг хийсэн. Бичлэг хийсэн. Бичлэг хийгээд хог ялхийн тухайг хэлсэн. Хог ангиллахын талаар бичлэг хийсэн юм тий? Дэлхийг гомдоож болохгүй тийм зүйлс хийсэн.
гадаад хүмүүс хужирч суманд нь юу үзэх гэж ирдэм бол? Үгүй хужирч суманд гадаад хүмүүс ирдэггүй. А тийм үү? Хаана ирдэг юм? Хөдөө манай эмээгийн ирдэг. Тийм үү? Тэгвэл юу үзэх гэж ирдэм бол хөдөө гадаад хүмүүс? Би морин жүжүүлсэн чи хараа бичлэг хийж ил. Тийм үү? Мөрөнд үзүүлсэн үү? Салхи салхилсан чи миний хамар урыг амсгалж чадахгүй болоод миний малгай. Тийм үү? Чи хэдэн жил мөрөнд байгаа юм? Би юу? Аха. Багаас авахгүй. Багаас агуулж байгаа. Чи одоо баг биш юм уу? Би бол За тэгвэл хужирч суманд тийм байт юм тийм хүмүүс те? Та мөн аялж үзчихсэн үү? аялж үзчихсэн. Намаа ингээ хоодохгүй ихчээ манжин руугуулна гэлээ. Тийм үү? Цэцэрлэг дээр манжин тарьж үзэх гэж байгаа юм уу та нар? За бүгдээрээ танилцаад дуусч байгаа юм чинь аяллаа эхлүүлэх хүмүүстэй. За эхлүүлье. Ихчээ хайсаа аялах юм? Та нар хаашаа аялж үзмээр байна? Тийш. Гүүрд авч үзэх үү? За тэгээ. Сүхбаатарын бэлгүүн далай, үлгэр ярих, шүлэг унших дуртай, бүх барилдах сонирхолтой, адуунд хайртай. Нар мандахын буян ариужих, бүжиг бүжиглэх, зураг зурах сонирхолтой, том болоод цагдаа болно. Хүрв сүрэнгийн мөнх хүслэн, дуулах, бүжиглэх сонирхолтой, том болоод сагсан бөмбөгийн тамирчин болно. Мөнхбаатарын Пүрвжав, бүтээлч, цэвэрч Нямбай хүүхэд зураг зурах дуртай, том болоод эмч болохыг хүсдэг. Ариун заяагийн амин заяа, бүжиглэх, зураг зурах дуртай, бүжигчин болох мөрөөдөлтэй. Раяагийн бат инрэл, зураг зурах дуртай, цэвэрч Нямбай тууштай зантай, том болоод багш болно. Бүгдээрээ найзаараа хөтлөөд би биндээ туслаад гүүрээрээ гараа шүү. Мишель чи би дараа би загас үрмээр. Загас барьмаар байна. За тэгээ бүгдээрээ загас барья. Оо надаа юу ч ялах. За талын цаанаа гараад талын наанаа. Та хоёр ишиг орчих. Хөөе надаа тийм загас барьдаг байхгүй. Би би. Ой нэстэх. Яа. Хүүхдүүдээ танаас өмнө гол байдаг уу? Байдаг. үү? Тэгвэл голондын загас амьдэрдэг үү? Амжилттай. Эрэгтэйслээ найзтай төрөгж байгаа. Би авчлаа. Тий. Хуваагаад найзтай хуваагаад хэрэглээрэй заа юу. Маа. Би бас үчээгүй. Хадж гин үү? Хаддаггүй. Ой, ini. Чи тэр найзтай хуваагаад хэрэглэсэн. Загас уу? Араараа барьцдаг ядан. Энэ үү? За найзуудаа та би бинтийгээ хуваагаад найздаа туслаад их сайн найзууд байна тийм үү? Тий. За тэгвэл та хэд маань найзууд байхыг юу гэж ойлгодог вэ? Ер нь найзтай байхыг юу гэж ойлгодог вэ? Найзтайгаа туслаад хичээлээ хэд усында найзтай хийж өгнө бас. Найзуудынхаа талаар ярилцдаг хөө? За тэгээ. Яа. Уургуудаа тавьчих хүүхдүүдээ. Хүүхдүүдээ та нар найзаа яаж сонгодог гэсэн бэ? Надад дахиад яриад өгөөч. Найзтай туслаад дэмжээ хамт тоглоод тийм найзгаа сайн найзаа гэж мэддэг. Тийм үү? Найзынхаа амжилтлах Найзаагаа имжлүүл. бас найз хичээлээ чадахгүй эргэлзээтэй бас туслана. Оо та нар найзтай тэгвэл тусалж ийсэн үү? Би 10 оны тусалж байсан. 10 оны тусалж ийсэн. Цулан дээр бүзээд очсон өмнө найзгаа босгоод эмнэлгэд авч өгнө. Тийм тий. Та тэгвэл бүгдээрээ сайн найзууд уу? За тэгвэл хүүхдүүдээ сонстоо. Ургамал амтаж ч гэсэн найзаа сонгодог гинэ. Яаж сонгодог юм бол та нар юу гэж бодож байна? Мэдгүй. Туулаа нэг тийшээ яв найзгаа олох гэж явал тийм миний найз ингээд олно. Тийм үү? Хэрэм мод хоёр найз. Тэр мод хоёр найзалдаг уу? За өөр юу найзалдаг юм бол танд юу гэж бодож байна? За тэгвэл би та нарт зураг харуулъя хүүхдүүдээ. За энэ юу вэ? Цагаан багваа. Цагаан баавгай. Монголд цагаан баавгай байд юм уу? Байдгүй. Англи байдаг. За тэгвэл энэ юу юм бол? Цагаан багвааны зулцэг. Цагаан баавгай. Бамбрууша. Цагаан баавгай чи Монголд байдаггүй байхгүй юу? Панда. Панда ч Монголд байхгүй шүү дээ. Англи
Харин л байдаг. Наас боон гэдэг баагүй. Ховорцсон нэг баага байдаг та манай Монголд. Чин ховорцсон. Мазаалаа Яг зүйтэй. За тэгвэл мазаалай маань бас найз ургамалтай байдаг гинэ. Тэрийг нь болохоор бажууна гэдэг. Бажууна. Тийм, бажууна гэдэг ургамалтай мазаалай баага маань найзалдаг байх нь байна. Бажуулаа гэдэг мэдэхгүй. Говьд ургадаг олон сонирхолтой ургамал байдаг. Түүний нэг нь бажууны хэмээх бутлаг ургамал юм. Нутгийн иргэд бажин, бажуу, бажинган гэж нэрлэх нь ч бий. Энэ ургамал байгаа газарт мазаалай голдуу байдаг гэж судлаачид үздэг юм. За. Мазаалаа. Би шоргоол зэн үү? Хаздаг Шоргоол зэн үү? За тэгвэл шоргоолд ямар ургамалтай найзалтай юм бол та нар юу гэж бодож байна? Наач будаа. Удаатай найзалдаг уу? Үгүй, капи удаа иддэг. За тэгвэл шоргоол маань ургамал дээр ялгардаг юм шүүсээр хоололдог гин л дээ. Ургамал дээр ингээ ялгараад гарч ирдэг шүүсээр хоололдог. Ургамал дээр байгаа жижигхэн шавжуудыг маань манай шоргоолз идээд тэгээ ургамлыг маань хамгаалдаг байх нь. За тэгжээч манай шоргоолз ургамал хоёр маань найзалдаг байх нь шүү. За явахтууд Багцаа манад хойч хойгоолж явдаг. хар шоргоолз явдаг Манадсан дээ. За. Энэ юу вэ? Үгүй манад байдаг. Аав. Манад тугаал үгүй. Шуутай найзч байгаа юм шүү. Тийм өхөр чи шувуутай найзалж байгаа аахгүй юу? Хүүхдүүдээ тэгвэл өхөр ягаа шувуутай найзалдаг юм бол та нар юу гэж бодож байна? Найзууд болохоор найзалдаг гэж үү? Яагаад найзалдаг юм бол? Шувуу маань яагаад өхөртэй найзалдаг юм бол? Мэдхгүй юу? Мэдээ шүү. За. Өхөрний утсан дээр нэг өхөрний гэсэн юм авсан багт нь шуу гаргаж өгсөн. Тийм үү? Юу гаргаж өгсөн? Өтөө. Зүйтэй. За тэгвэл манай бэлгүүн далайгийн хэлсэн маш зөв байх нь шүү хүүхдүүдээ. Өхөрн дээр маань ийм өтмөт ялаа шумуул явдаг байх нь тийм үү? Харин өхөр маань үргэж чадахгүй те. Тэрийг нь шувуу хурж ирээд идээ тэгээ байхгүй болгоод өгчдөг гинэ. Тий. Тэгэхээр би эндээ үнэхээр ашигтай хоёр найзууд байна уу? Ашигтай юм тийм ээ. Хэрэг бид нар ярьсан те. Самартай тийм ээ. Ямар самартай юм болоо? Тинчээ тийм ээ. Ганд нь байгаа самартай. За хэрэм маань юутай бас найзууд гэж ярьлаа бид нар? Модтой. Зүйтэй модтой найзууд те. Баш туулаатай. Юу туулаатай вэ? Туулаатай. За туулаатай гэдэг найзууд байж болно. Гэтэ хэрэм маань хошмодтой. Салшгүй найзуудаа. Яагаад энэ Хошмодноос маань өөртөө нүүх хийгээд тэгээд амьд гэр хийгээд амьддаг. За тий хэрэм маань хоолоо нүүцлэхгүйд ийм шороонд самруудаа булчдаг гинэ. Заримдаа манай хэрэм олдоггүй. Тэгээ тэр олоогүй самар маань ургасаар агаад хошмод болдог гэж байна. Тийм болохоор хэрэм хошмод хоёр маань салшгүй холбоотой найзууд байх нь шүү. За энэ юу вэ? Загас. Ямар нэгтэй загас юм болоо? Алиалагч загас уу? За яг дөгч чинь. Та хэд маань хүүхэлдэйн киног нь үзчихсэн үү? Үзчихсэн. Хүүхэлдэйн киноныхаа нэрийг юу гэдэг вүлээ? Мэдхгүй санахгүй нү? Немо гэдэг шүү дээ. Тий. Немог маань монголоор хүүхдүүдээ алим загас гэж нэрлэдэг байх нь. Алим загас. Тий. Тэгвэл хүүхдүүдээ энэ загасны маань ард байгаа энэ юу юм болоо? Наймал хоолно. Энэ найзтай юм. Тэгнэ найзлдаг. Яаж найзлдаг вэ гэхээр алим загас маань ийм цэцэг загасны дотор орж амьдардаг. Гэхдээ цахилгаан ялгаруулдаг гэсэн шүү дээ. Тэгээ цахилгаан ялгаруулдаг нь манай энэ загас нь нөлөөлдөггүй. Яагаад нөлөөлдөггүй вэ гэхлээр манай загасны гадна талаар нь ийм өөр тусгай юм бүрхэгдсэн байдаг гинэ. Тий. Тэгээ манай загас маань энэ цэцэг ургамал дотор орж амьдардаг. Нуугддаг. Магтан загаснаас нуугддаг. Тийм, магчин загаснаас нуугддаг байх нь. Тэгээд тэр магтан загсны цэцлэгээ ургамал зөгч юм. Тий, тэгээ зөгчин. Тийм болохоор авраг загсан тэгээд зөгч. Тэгээ авраг загсан зөгчин. Тэгээ манай алим загас маань өөрт нь ашигтай. Мөн алим загасныхаа гадуур байдаг шимт хичээлээр нь манай ургамал маань хоололдог. Тийм болохоор хоорондоо ашиг тустай байгаад тий. Тэгээд энэ хоёр маань хамтдаа найзалдаг байхгүй юу? Ойлгосноо хүмүүстээ. За. Хамгийн сүүлийн зураг. Тийм ээ.
Зүгийн цэцэгтэй найзлдаг. Зүгийн цэцэгтэй яагаад найзалтай юм бол? Энэ зүгийн ингээ бал ингээ идэхээ хурааж авдаг. Хурааж авдаг те. Цэцэг зүгээ балаа өгдөг. Цэцэг балаа өгдөг зүгийн. Тэгээ найзлдаг. За тэгээ найзалдаг бахан юм. Манай зүгийн маань тэгвэл цэцэгнээсээ маш их шим жижил авдаг бахан юм тийм үү? Тэгвэл цэцгэнд нь ямар ашигтай гэдэм болоо? Цэцгэнд нь Тий. тэр цэцгийг нь тасалж явахгүй тэр хатгаад татгаад явуулцдаг. Аамын хатгаад энд нь хатгдаг. Та тэгвэл цэцгийг хамгаалдаг гэж бодож байгаа юм байна тийм үү? Тэгвэл хүүхдүүдээ энэ дотор маань тоос хүртээлт гэдэг зүйл явдаг байхаа нь. Зүгийн маань нэг цэцэн дээр суугаад тоосыг аваад нөгөө цэцэн дээр суухдаа тоос хүртээдэг гэнэ. Тэгэхээр чи хоёр тоос холилж байгаа хүүхдүүдээ тэр хоёр холилж байгаа тоос маань үр болж ундаг. Тэр үрнээс нь дахиад цэцэг ураадаг байхаа нь. Тэгэхээр зүгийн юу байх нь вэ? Цэцэг тарьдаг хүн. Тустай. Цэцэг тарьдаг хүн байхаа. Цэцэг тарьдаг зүйл байхаа нэртэй тийм үү? Тэгвэл эдгээр амьтад маань яагаад хоорондоо найздаг байсан бэ гэдгийг ойлгосон хүүхдүүд ээ? Ойлгосон. Та нар тоншуул гэдэг амьтад мэдэх үү? Мэдгүй. Ингээ тоншоод идэг модыг тоншдаг тий. Тэгвэл тоншуул маань юутай найз юм бол та нар юу гэж бодож байна? Модтой юу? Харамхтай тийм ээ. Тэгвэл тоншуул маань модтой найз байх нь тийм үү? Ер нь амьтад чи юугаар хаалдаг вүлээ? Шувууд уу? Тий. Өтөөр хаалдаг тийм үү? Яг зүйтэй. За тэгвэл ийм мод одоо модон дотор ийм өртнүүд байдаг юм байна л та. Тэрийг ингээд төөж авах гэж байгаа юм байна. Тийм. Тэгвэл тоншуул чинь модныхаа өртнүүдийг төөж авч өгч тусалдаг байх нь тийм үү модондоо. Тийм болохоор тоншуул мод хоёр маань найзууд байх нь шүү. За юу. За ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосноо. Яг ойлгосон биз? Ойлгосон. Хүүхдүүдээ тэгвэл би та нарт хэрэгтэй мэдээлэл өгч чадсан юм уу? Чадсан тий. За тэгвэл та хэд маань мэдсэн зүйлээ найзуудтай болон ээж авдаг хэлж өгөөрэй. За юу. За зөндөө суудсан юм чинь босч дасгал хийх үү? Тэгээ. За тэгээ. Бүгдээрээ цүнхээ мартаа хүүхдүүдээ. Цүнхээ өөрчих. За нэ шитэшээ гараа бүгдээрээ. За нэг янзлаад өё бүгдээрээ. За нэшэр. Нэшэр хүүхдүүдээ хурдлаарай, хурдаа яваарай.
бүгдээрээ манай уйг сайн ажиглаж явах юм бол олон амьтад, олон ургамалтай тарах боломжтой шүү хүүхдүүд ээ. За. Би хатхан төлөвч. Энэ би дөрөн гараа нэг дөрөндөө. Энэ халахаа юу үгүй юм. Халгаа. Агуу юу? Хэдүүлээ дараа нь агуулаа олж үзэн. Дараа авч үзчихгүй. Тэн том тийш. Хүүхдүүдээ сонстоо. Энэ юу яараа? Пүүсэ. Шуушгэл сонсогдчих да. Тийм. Тэнд шиг бүгдээрээ тийш очиж сууя. Суугаад юу дураад байгааг нь олж мэдээ. За. За одоосоо сонсоорой заяа. Энэ юу юм бол? За эхнийхэн санаарай заяа өдөлээ. Туулаа. Арслан. Манай үед арслан байхгүй ш хүүхдүүдээ. Монголч арслан байхгүй. Баавга байж магадгүй. Баавга. Аратны хаан байна. Аратны хаана. Нээсэ. Баавгаалах хүүхдүүдээ. Туулаа. Үгүй хэрэм. Хэрэм юм уу? Тийм бай. Тийм. Зурам юм шүү хүүхдүүдээ. Зурам. Тийм зурам байх тийм ээ. За. Зурны ингэж дуусдаг. За тэгвэл саях зурам байсан маань өмнөх нь баавга байх тийм үү? За тэгвэл эхнийх нь юу юм бол? Эхнийх нь тарваган болов. Тийм. За тарваглах тий. За тэгвэл тарваг, баавгай, зурам энэ гурван амт яагаад ингэж чанга дуурайд байгаа юм болоо? Харин тийм. Хүүхдүүдээ би мэдчихэна ингэсэн. Одоо ямар үлэрлэлээ? Хавар. Тэгвэл одоо хичээндээ байж исэн амттад маань гарч ирж байгаа юм байна. Тэгээд баавга өвшөөж байгаа юм. Тэгээд хийж байгаа юм байна. Тэгвэл хоорондоо юу гэж ирсэн бол Мэдгүй. Би л ингэж бодож байна. Яа за гараад ирэхээс хоолоо олж идэл та. Хоолоо идэ үгүй юм ууя. Хэдүүлээ яах уу гээл. Йоо, хэдүүлээ ичэнээс госдын мөгч. Тэгээ бас хоолоо идэ гэсэн. Тэгээд зулцгнуудаа хоолоо авч үгүй гэсэн баг. Тэгсэн байх тийм ээ. Ааха. За тэгвэл та хэд маань тарвагыг хичнээнээсээ гараад хамгийн түрүүнд юу хийдэг гэж бодож байна? Би юу? Та нар? Би нөхний цагаараа. За. Нөхнээсээ гараад хоолоо авч явдаг. За, амьтад маань хичнээнээсээ гарч ирчээд хамгийн түрүүнд олцсон бүр ямар ч хамаагүй хоолой бараг иддэг гинэ. Жижигхэн шавж байна уу, жижигхэн жимс байна уу хамаагүй олцсон бүх болгоноо иддэг гэж байна. Хоёрт манай амьтад маань их цангасан учраас шингэн зүйлээрээ дутагддаг учраас шингэн зүйл их уудаг гэж байна. Өвөлжингөө унтсан байгаа штэ тэр хэд маань өвөлжингөө унтаад өлсөөд цангацсан байх үнэн тийм үү? За, дараагийнх нь болохоор баавга ихтэй хүүхдүүдээ баавга маань баавга зүгэн балддаг тийм ээ. За баавга маань хичнээнсээ гарч ирчингүүтлээ мах иддэг тийм ээ. Баавга хичнээнсээ гарч ирж ирэнгүүтлээ жоохон сул дараа байдаг гинэ. Тэгээ сул дараа байжгаад идэж хичээлээ аваад хоол идснийхаа дараах нь маш хүчрэхэг болж эхэлдэг гэж байна. Өвөлжингөө унтсан амьтад маань даарсан байгаа тийм үү? Даарсан учраас наранд биеэ ээж наранд дулаацдаг гэж байна. Амун дээрээс нь өөр шинэ хамтрагч хайж болдог гинэ. Шинэ хамтрагч хайж болонгоо шинэ орон байр бас хайж болдог гэж байна. Тэгээд бүгдээрээ үр зулцгаа гаргаж эхэлдэг. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр хичдэг амьтдын талаар бас мэдэж авлаа тийм үү? За одоо бүгдээрээ тоглоом тоглох уу? Тэгээ. За тэгвэл та ямар тоглоом дуртай вэ? Багшаа. Би нэг тоглоом мэднэ. Хайцлууд аваад хожигчмаа толгоон дээр Ясалдаг би нэгээ өвдөхгүй штэ бүгдээрээ. Би та нартай өнөөдөр түргийн хэллэг хэн хурдан хэлэх вэ гэдэг тоглоом тоглодог хөө. За тэгээ. Та хэд түргийн хэллэг мэддэг хүүхд байна уу? Тал дээр 55 тарган байна. Тийм үү. За дахиад хэлчихтэй. Тал дээр 55 тарган байна. За өнөөдөр бүгдээрээ түргийн хэлэх тоглоомороо аялалтайгаа холбогдуулаад үг зохиож хэлэн заяа. Ичээнээсээ зохиож зүчээнээсээ зогтов. Ичээнээсээ зогож зүчээнээсээ зогтов. Зүйтэй. Одоо хурдан хэлээ шүү заяа. За 3 Ичээнээсээ зохиож ичээнээсээ зогож зүчээнээсээ зогтов. Зүйтэй. За одоо тийшээ харцаад хурдан хэлчих. Ичээнээсээ зогож зүчээнээсээ зогтов. Зүйтэй. За босд нь ичээнээсээ зогож зүчээнээсээ зогтов. Зүйтэй. За хэлэх үү? Ичээнээсээ зогож зүчээнээсээ зогтов. Аха.
эцэнээс зохиож жүжигээс зогтов. За хүслээ хэлээрэй. Жинээс зогтов. За аривчхаа хэлэх үү? Эцэнээс зохиож Жүжигээс зогтов. Зөв. Зүйтэй. За та хэд маань ичээ гэдэг үгийг мэдэж байна уу? За тэгвэл зүчээ гэж юу юм бэ хөхтүүд ээ? гэж юу? Аха. Мэдгүй юу? Морь байлгадаг хашааг хэлдэг юм байна. Морь ингээ хашдаг штэ. Морийг нь хашдаг хашааг хэлдэг байх нь шүү. За юу зүчээ гэж. За тэгвэл бүгдээрээ аяллахын дараагаас бол хонгил руу хож үзэх үү? Тэгээ. За хүүхдүүдээ бид бүтээлүүдийг онцорхоод ирлээ. Гоё яана уу? Гоё. За бүгдээ өнөөдөр танилцсан амьтдынхаа зургийг харж агаад өнөөдрийн бүтээлийг хийцгээе заа юу. Би ганцхан энэ хоёр зургийг зурж чадахгүй хамдаа. Тийм үү? Бүгдээ гоё будаа дүнг оруулаарай заа юу. Батэнийхээ надтайхаа. Энэ? Батэнийхээ? Би бол ингээ босоо гинэн би чингэрнгөө. Би хаанг. Сан. Тасаанданаас нэг борыг авъя. Энэс эндээс нэг борон байна. Энэ оостой. Наадах. Яаж юм? Мишэлэгч үү? За. Бэлгүн далай. Чи аль зургийг харж зурж байгаа юм бэ? Баавгай юу? Би бас жаагаа юм гэж. Бас баавгай юм уу? За хүслэг ямар зургийг харж зурж байгаа юм? Бас баавгай. Бүгдээ баавгай юм уу? За. Бүргүй чи юу харж зурж байгаа юм? Одоо өсөө. Би дөгөө. Үсиг. Өвсөн зөндөө. За бүргүй чи юу харж зурсан юм бэ? Чи юу зурсан? Харин юу? Загаас зурсан юм уу? За. Юу зурсан бэ? Зүгээ цэцэг. Зүгийн цэцэг хоёрыг зурсан уу? За. Эмэрлээ юу зурсан Би бэ? баавгагийн зурсан. Зүгээ тэгээд өвөр тэгээд өөрчн загал зурсан. За. Тэгээ миний хийсэн дээр За, зурсан. хүүхдүүдээ манай нэвтрүүлэгт оролцдог хүүхдүүд надад авьяасаа үзүүлдэг байхгүй юу? Та хэдэд маань надад үзүүлэх авьяас байгаа юу? Бэха. За, ямар авьяас байгаа юм? Шүлэг ууших уу? Дуулах уу? Шүлэг үү? Ангаараа шүлэг ууших юм уу? За, тэгээ би сонсъё. Монгол хүний зүрхний бичээс би таван хантай гис түлжээ. Би таван төвтэй дэлхий түлжээ. Би бүрэн түндтэй Монгол түлжээ. Би бурхад мэддэг дорндод түлжээ. Байдагны минь хонх намайг хүлд оруулсан. Ботхон буйлаа намайг хилд оруулсан. Ухагийн гонот жигүүрүүлсэн. Утын дунадад ухаан сараасан. Эвдэрвэс бид хуваахын хүлдээ. Эвдэрвэс бид үжүүхийн хүлдээ. Эвдэрсэн цагтаа Монгол бид хүлдээ. Энэ бол миний зүрхний бичээс авдаг доктор судамын багтаг. Ахныхаа нуруунд дээр гэрмэн багтаг. Өргөөн тоног наран багтаг. Өнгөлөг дотор минь орчлон ойшдгоо. Би дэлхийн гэртээ гэрийн эзэн би дээшээ заяагтай. Буйны эзэн би дээшээс зэрэгтэй Монголын эзэн би дээрээ настай Тэнгэрийн эзэн би дустаа хүүхсний эзэн би луутай Тэнгэрийн эзэн. Баяр хүргэе. Тэ гоё шүлэг мэддэг хүмүүс байна. Бүгдээрээ зураг дууссан уу? Би одоо дууссан. За, хурдан дуусгаа бүгдээрээ үзэгчний хязгаартай юу зурсан бэ гэдгийг харуулж шүү. Би дууссан. За, одоо бусад найзаагаа хүлээж өгөх бүгдээр. За. Би танаас олж таалуулах. За,
Өөртөө шүү. Тамжигтэй. Тэр юу вэ? За. Чүп байна. Өөр answer байна уу? За та саяны миний онцгой таач. За. Ахын дүүгийн гүйтгөө тэр юу вэ? Ахын дүүгээ гүйцэтгэхгүй тэр юу вэ? Аа. Юу юм болоо? Би тэнд нэг ойртуулж өгөх үү? За, ойртуулъя. Нэг тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэлээ дуугүй юм болов уу? Биш. Машин уу? Биш. Боожгсон уу? Бууж өглөө. Тракторын дугуй. Тракторын дугуй. Тракторын дугуй. Яа, энэ дугуй юм биш үү? Түрэл дугуй юм биш. За, бүгдээрээ дууссан уу хүмүүстээ? Дууссан. Манай хүмүүстээ дуусчлаа. Харуулхад бэлэн үү? За, гурав талаад харуулъя шүү. Заа юу. 1, 2, 3, Яа. За, бүгдээрээ та дуулж чаддаг гэсэнтэй хүмүүстээ. Ангиараа дуу мэднэ гэсэнтэй. Шууд дуулъя л та. За, та хэдий би яаж дуулахыг сонсъё. Чадсан те. Өнөөдрийн аялалт дуслаа. Өнөөдөр надтай хамт Өвөр Хангай аймгийн Хожир цумын 2 дугаар цэцэрлэгийн авьяас тогтод байлаа. Надтай хамт аялсанд баярлалаа.